Эрхэм үзэгчдийн хоороо амгалан айлтгая. Бид өнөөдөр тоо томшгүй олон үзэл бодлын урсгал барьж байна. Энэ дунд нэгэн зүрх бий бол. Ингээд үзэл бодлын зүрхлээр уулзцаа. Эрхэм үзэгчдийн орой амгалан айлтгая. Үзэл бодлын зүрх нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Би нэвтрүүлгээ Монгол улсад суугаа бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яамнаас та бүхэнд хүргэж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочин бол бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны 1-р нарийн жижигэн дарга бөгөөд ерөнхий консул Кил Кан Мук гэдэг хүнтэй та бүхнийг уулзуулах гэж байна. За ингээд юуны өмнө бидний урилгыг хүлээж авч ярилцах боломж олгож байгаа тань талархалтай илэрхийлье. Тэгэхээр таныг Монголд ирээд удаагүй гэж сонссон. Та өөрийнхөө одоо манай үзэгч тавч танилцуулахгүй Монголд ирээд хэр удаж ийн өмнө нь ямар ажил алба хасч ирсэн хүн бэ гэдгээр. 예, 오늘 이렇게 저희 대사관에 방문해 주시고 юуны өмнө нэвтрүүлэгтэн өрсөн та бүхэнд хариу талархал илэрхийлье. 감사를 드립니다. 저는 대한민국 대사관 Миний би Монгол улсад ажиллахаар ирээд нэг их удаагүй байна. 저는 작년 8월 25일 Өнгөрсөн жилийн 8 дугаар сараас хойш бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суух элчин сайдын яамны консулын албыг хасж байна. Монголд анх 10 жилийн өмнө ирж байсан. 장기 체류하게 되었고요. Тэр үеэс хойш Монгол орн хэрхэн хурдтай дэвшин хөгжилснийг өөрийн нүдээр харах боломж олдож, энэ албыг хаших болсонд туйлын баяртай байгаагаа хэлмээр байна. Би 2006 онд буюу 10 гаруй жилийн өмнө Монгол Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн айлчлалд оролцож, хоёр орны хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрүүд дээр ажиллаж, цаашдын хөгжлийн талаар сан солилцож явахдаа тухайн үед Улаанбаатар хотыг удирдах байсан хүмүүс болон төр засгийн байгууллагын ажилтнуудтай уулзаж ярилцж байлаа. Ер нь хоёр орны найрамдалд харилцаа хамтын ажиллагаа гэдэг хүмүүс хоорондын харилцаан дээр үндэслэн бий болдог зүйл шүү дээ. Гол цөм нь эндээс эхэлдэг. 제가 10년 전에는 Хүмүүсийн бие биедээ итгэсэн найрсах харилцаанаас үйл ажиллагаа өрнөдөг. Энэ харилцааны эхний үе шат нь яалтчгүй визний асуудал болж ирдэг. Тийм учраас 2006 онд хийж байсан ажлынхаа үргэлжлэл болгон одоо энд Монгол улсад консулын хэлтсийг удирдан ажиллах болсны гон аз завшаан гэж бодож явдаг. За тэгэхээр яг визний асуудал руу та хоёр яриа яалахгүй орж байна. Ер нь зүгээр эхнийхээ асуултыг би ерөнхий асуулт тавья гэж бодож байна л да. Ер нь Солонгос руу виз хүсэгчдийн тоо жилээр нь багцлаад гарах юм бол ямар шүү байдгийг. Энэ дотор нь задлах юм бол одоо аялах, суралцах, эмнэлгийн үйлчилгээ авах, ажиллах гэдэг ингээд эдгээр нь дунд нь багцлал ямар шүү харьцаа гарч ирд юм бол. 예. Өнгөрсөн 2017 онд нийт 135 мянган хүн бүгд найрамдах Солонгос улсад зорчих виз хүссэн байна. Энэ тоог 2016 оныхтой харьцуулахад 2 дахин өссөн харагдаж байна. 2016 онд нийт 67 мянган иргэн виз хүссэн гэсэн тоо байна. Цаашлаад оноор нь харах юм бол 2015 онд 50 мянга орчим, 2014 онд 33 мянган хүн виз хүсч байжээ. Энэ хүмүүсийн 90-с дээш хувь нь аялал жуулчлалын буюу C3-ын 9 ангиллын виз хүсэгчид байсан байна. Үлдсэн 10% нь гэр бүлийн, оюутны, бизнесийн, эмнэлгийн үйлчилгээ авах хүсэлд эзэлж байна. Үнэхээр энэ тоо бол айхтар том нэмэгдэж байгаа юм байна. Тэгэхдээ одоо яг тэнд очиод Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн албан ёсны бус тоог л манай хэвлэл мэдээллийн хэрэгсэл ярьдаг. Яагаад ч юм. Ер нь танд тийм тоо байгаа юу? 예. Өнөөгийн байдлаар бүгд найрамдах Солонгос улсад 48 мянган Монгол улсын харьяат иргэн оршин сууж байгаагаас 13 мянган хүн хууль бусаар оршин сууж байна. Тэгтэл хууль бусаар оршин суугчдын энэ тоо зөвхөн 2016 оноос 17 оны хооронд 130% өссөн байгаа юм. Энэ тооны өсөлтөд шалтгаалan Монгол улс өнөөдөр бүгд найрамдах Солонгос улсад хууль бус оршин суугчдын тоогоор хятадын дараа 2 дугаар байранд орлоо. Виз хүсэгчийн тоо 2016 оноос 2 дахин өссөн гэж би дээр хэлсэн. Тэгэхээр хууль бусаар оршин суугчдын тоо энэс шууд хамааралтайгаар өсөж байгааг харж болно. Өнөөдөр бүгд найрамдах Солонгос улсад нийт 2 сая орчим гадаадын иргэн оршин сууж байгаагаас бүгд найрамдах Хятад ард улс 1-р орж, Монгол улс энэ жагсаалтын
8 дугаарт бичигдэж байна. 3 саяхан хүнтэй байж ч үдэ тийм ээ. Харин тийм ээ. 예, 그렇습니다. Тэр солонгосын визийг авсан л бол паспортын дээр виз даруулсан л бол хэлээр гарчхал юм бол миний хаана юу хийж яваа нь ер нь мэдэхгүй дээ гэсэн бодол монголчуудад байдаг. Тэгэхээр та бол сая 48 мянга гэд баталгаатай тоог хэлээд тэрнээс хэдэн хувь нь одоо хууль бусаар амьдарч байгааг бас хэлчихлээ шүү дээ. Тэгэхээр 17 онд бол Монголын 38 мянга гаруй иргэн солонгост байна гэж хэлсэн. Тэгэхээр энэ таны ярианаас ингээд харахад хинч намайг хаанч юу ч хийгээд явж байхад мэдэхгүй хуулийг зөрчихгүй бол гэж бодож болохгүй байх нэ дээ. Сонирхолтой асуулт байна. Би өнөөдөр тантай ярилцахдаа энэ хоёр номыг зориуд авчирлаа. Үнэн дээр бол яг ном биш л дээ. Энэ бол бүгд найрамдах Солонгос улсын цагаачлалын хуулийн хамгийн сүүлийн шинжилсэн хэвлэлээр гарсан хувилбар байгаа юм. Яагаад энийг би авчирсан бэ гэвэл бүгд найрамдах Солонгос улс нь өөрийн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа гадаад иргэдийн тоон үзүүлэлтэд шалтгаалan цагаачлалын орнуудын эгнээнд дэлсэж цагаачлалын асуудлыг төр засгийн хэмжээнд бодлого болон хууль дүрм журмын хүрээнд зохицуулж байгааг тайлбарлах зорилготой байсан юм. Түрүүн хэлсэнчлэн манай улсад оршин суугаа гадаад иргэдийн тоо 2 сая болсон нийт хүн амын 5%-аас давсан гэсэн үг. Дэлхийд даяар аливаа улс орны үндсэн хүн амын 5-аас дээш хувьтай тэнцэх гадаадын иргэдтэй болсон тохиолдолд тухайн нийгмийг олон соёлт нийгэм, тухайн улс орныг цагаачлалын орон хэмээн хүлээн зөвшөөрч бүртгэдэг. Энэ утгаараа олон улс орныг төлөөлсөн иргэдийн асуудлыг зохицуулах бодлого, хууль дүрм зайлшгүй байх ёстой болдог. Олон төрлийн үзэл бодол, амьдралын хэв маягуудыг зохицуулах, хоорондын мөргөлдөөн, үл ойлголцлоос сэргийлэх, аюулгүй байдал дотоод болон гадаад иргэдийн хооронд үүсэж болзошгүй асуудлуудыг шийдэх, аль аль талуудын эрхийг хамгаалах шаардлагын үүднээс цагаачлалын хууль дүрмийг мөрдөн дагах нь зүй ёсны болно. Нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан дүгнэлтээр бүгд найрамдах Солонгос улсын цаг хугацааны хувьд хожуу боловч Америкийн нэгдсэн улс болон Европын орнуудын хэмжээнд хүрэх цагаачлалын орн болно гэсэн байдаг. Тиймээс гадаадын иргэд цагаачлалын асуудлыг цэгцлэн шийдвэрлэх хууль дүрм, институт, бүтэц цогцоорон хөгжсөн байх шаардлагатай болсон. Тэр байтугай их дээд сургуулиудад цагаачлалын тухай мэргэжлийн хичээл орж энэ чиглэлийн тусгай мэргэжилтэн бэлдэх хэмжээнд хүртэл асуудал чухлаар тавигдаж байна. Энэ цагаачлалын хууль дүрм нь зөвхөн Монгол иргэд биш, бүгд найрамдах Солонгос улсад оршин сууж байгаа бүх орны иргэдэд хамааралтай. Адил тэгшүүлжилт хууль гэдгийг дахин хэлье. Тэгэхээр таны асуултад өгөх миний хариултнууд ч энэ хууль дүрмийн хүрээнд байх болно. Тийм ч учраас хэлээр орсон л бол одоо ямар энэ Мексикийн нөгөө хэлээр гүйчж байгаа биш болохоор бүртгэлд орсон бол хэн хаана хийж байгаа бэ, хэн хууль бус байна вэ гэдгийг бол энэ институтийн хэмжээнд авч үзэж байгаа. Энэ нарийн хуулийн дор ажиллаж байгаа улс орны хувьд мэдж байна л гэдэг хариулт юм байна гэж би ойлгодоо зөв үү? Яг ч тийм биш л дээ. Цагаачлалын хууль дүрмийн хэрэгжилт хатуу чанга байх ёстой боловч хэлээр орсон л бол тэр хүний алхам бүр хяналтын дор байдгаа гэж хэлж болохгүй. Хууль дүрм заагдсан тодорхой зохицуулалт бол мэдээж хийгдэнэ. Тийм л учраас одоо харалсан гэдэг юм уу хууль ус хүмүүс байгаад байгаа хэрэг баг л та тийм ээ. Тийм ээ. Дан ганц бүгд найрамдах Солонгос улс гэлтгүй. Аливаа улс орнуудад цагаач иргэдийн талаар судалгаа хийж мэдээлэл цуглуулдаг. Аливаа улс орны төлөөлөл иргэд бүгд өөр өөрийн онцлогтой. Оршин сууж байгаа газар нь хийж эрхэлж байгаа ажил төрөл нь цуглардаг бүлэглэл хамт олон ч өөр. Тэр бүлэг хүмүүс амралтын өдрийн хэрхэн өнгөрөөдгөрөөч хоорондоо ихэд ялгардаг. Бүр ямар улсаас ирснээрээ үндэстний онцлогоор ялгархаас гадна визний ангиллаараа хүмүүс өөр хоорондоо адилгүй. Чухам ямар визээр, ямар зорилгоор манай улсад орж ирснээр гэхүүд энэ бүх онцлог ялгаанд нь тулгуурлан таарч тохирсон бодлого хэрэгжүүлж уялдах дүрм журмыг боловсруулж зохицуулж явах нь Солонгосын засан газрын нэг зорилго юм л да.
Солонгост баривчилгаа эхэлж гинэ гэсэн мэдээ телевизээр яваад л баривчлагдаад манай тэр ирчлээ гэдэл монголчууд хоорондоо ярьдаг л да. Үнэхээр баривчлагдаад ирдсэн бол эргээд Солонгос улс руу хил давах нөхцөл бүрдэхгүй. Дахиад орох ирэхгүй болж байна гэсэн ойлголт байдаг. Асуултанд хариулахын өмнө би нэгэн зүйлийг онцлон хэлмээр байна. Солонгосын засан газраас аль нэг улс орны хууль бусаар оршин сууж байгаа ард иргэдийг тухайлан товлоод тэднийг л албадан нутаг уцаах ажлыг хийдэг байна. Гэхдээ нэгэнт цагаачлын орн болсныхон хувьд хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийн тоог тодорхой хэмжээнд барьж явах шаардлага байдаг. Нийгмийн амьдралд гарч болзошгүй сөрөг үзэгдлүүд, ялангуяа дотоод, гадаад, иргэд хоорондын зөрчил, хувьчлан харьцуулдаг тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэн хууль бус оршин суугчдын тоог хязгаарлах шаардлага заавал байдгаа гэсэн үг. Зөвхөн дотоодын иргэд төдөөгүй хууль ёсны дагуу оршин сууж байгаа бусад орны иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, хууль бус оршин суух явдлыг өөгшүүлэхгүй байх үүднээс баривчилгаа нэртэй арга хэмжээг зайлшгүй хийх шаардлага байдаг нь үнэн. Энэ нь эцэстэн хууль бус оршин суугчдын тоог багасгах, хууль ёсны дагуу оршин суугчдын тоог дэмжин нэмэгдүүлэх бодлогод үйлчилдэг юм. Хууль бусаар оршин суугч гэдэг нь өөр толгогдсон визний ангиллаар зөвшөөрөгдсөн хугацаа хэтрүүлсэн хүмүүсээ хэлдэг. Энэ нь хуулийн заалтыг зөрчсөн гэсэн үг. Хууль зөрчил хүн хариуцлага хүлээдэг. Байх ёстой хугацааг хэдий хугацаагаар хэтрүүлсэн байна. Тэрнээс шалтгаалan тухайн хүнд оногдох хариуцлагын хэмжээг тогтоодог. Удах тусам хариуцлага хатуу болж ирнэ гэсэн үг. Хуулиар зөвшөөрсөн хугацаа хэтрүүлэхээс гадна оршин суух хугацаанд бусад төрлийн хууль дүрм зөрчилсөн эсэх нь энд бас шууд нөлөөлнө. Захиргааны хууль, эрүүгийн хууль, иргэний хууль, зам тээврийн хууль зөрчилсөн байдал эргээд хариуцлага ногдуулахад нөлөөлдөг. Зөвхөн Монгол гэлтгүй Солонгос улсад оршин суудаг бүх улс орны төлөөлүүлсэн гадаадын иргэд мэдэх ёстой зүйл юу вэ гэвэл юуны өмнө ямар зорилгоор зорчих гэж, ямар английн виз авсан, түүнд айл тохирсон үйл ажиллагааг л хийх хэрэгтэй. Ингэхдээ хугацаа хэтрүүлэхгүй байх нь маш чухал. Дараа нь зөвхөн цагаачлын хууль бус Солонгосын бүх хууль дүрмийг хүндэтгэн мөрдөж зөрчихгүй байгаасай. Ганц манай улс төдөөгүй бүх улс орон хууль дүрмэн зөрчихгүй байхыг хүсдэг, шаарддаг. Шинэ улс оронд очихдон аялагта зорилгоо нарийн тодорхойлох хэрэгтэй. Ингэхдээ зөвхөн ойрын 2-3 сарын орлого, ажил, ашигыг бодлогогүй, холын ирээдүй, амьдралд нь ирж болох ондоо олон боломжуудыг тооцоолон зөв алхам хийгээсэй л гэж хүсмээр байдаг юм да. Баривчилгаа гэсэн шиг бас нэг асуулт байна л да. За одоо өршөөлөө хууль гарсан Солонгост. Тэгээ тэр энэ өршөөлөө хуулийн хугацаан дотор ингээд нутаг орон руугаа буцаад харалцсан хүмүүсийн хан бол эргээд орж ирэх хэрхэн нэгднэ гэдэг ийм бас яриах байдаг. Тэр хэр үндсэлтэй юм нэгдүгээрт, хоёрдугаарт яг ийм байдлаар манай иргэд одоо хэр их нутаг орон руугаа буцадгийн дараа нь тэднэрт бас хэрхэн нээлттэй байдаг юм уу? Энэ процесс одоо ч гэсэн явагддаггүй. Хууль бусаар оршин сууж байгаад нутаг буцсан иргэдийг хоёр ангилж болно. Эхний нэг хэсэг нь хилээр албадан гаргасан иргэд. Нөгөө нэг хэсэг нь сайн дураар хилээр гарсан иргэд гэж байдаг. Тэгэхээр монголчуудын дунд өршөөлийн гэдэг тодотголт яригддаг асуудал бол ийм юм. Манай улсаас хууль бус оршин суугчдад зориулсан сайн дураар нутаг буцах хугацаа гэдгийг зарлаад тэр хугацаанд нутаг буцсан хүмүүст дараа дахин Солонгос улсад зорчиход хориг тавихгүй байх зарчмыг баримталдаг. Гэхдээ энд хоёр байр суурь байдаг. Эхнийх нь хууль бус оршин суугчийн байр суурь. Тэр хүн ингэж бодно. За одоо би ингээд сайн дураар нутаг буцсан чи эргээд ирвэл намайг хилээр оруулах болов уу гэсэн асуулт. Энэ нь би Солонгосын засан газарт итгэж болох уу гэсэн асуултыг агуулж байгаа гэсэн үг шүү дээ. Хоёр дахь нь гадаад орнуудад ажиллаж байгаа консулын албаны ажилтнуудын байр суурь. Тэр хүн ингэж бодно. Би энэ үнд виз олгочихтол
ахаад хугацаа хэтрүүлэн хууль бусаар амьдрах юм биш байгаа. Нэг удаа манай хуулийг зөрчсөн хүнд би ахин итгэж болох уу? Надад энэс үүдэн ямар хариуцлага оногдох вүлээ гэсэн асуулт. Ард нь хариуцлага. Консул гэдэг хүн нэгдүгээрт хуулийн хариуцлага хүлээдэг. Хоёрдугаарт төрийн албан хаагчийн хувьд давхар бас хариуцлага хүлээдэг. Тэгтэл ахины хүнд хууль бусаар орших боломжийг олгочихдог. Эрсдэл түүний шийдвэрийн ард байдаг. Тэгэхээр өршөөлийн хугацааны бодлогод оролцогч талуудын байр сууриас бодоод үзэхэд энэ бол асар том итгэлцэл дээр тогтсон. Тэргээрэн олон асуулт, эргэлзээ дагуулсан асуудал хэвээр байгаа нь үнэн. Би одоогийн энэ ажилд томилогдохоос өмнө Солонгосын гадаад хэргийн асуудал хариуцсан байгууллагын бодлого зохицуулалтын хэлтсийн дараагаар ажиллаж байлаа. Тэр албыг хашиж байхдаа өршөөлийн хугацаа гэх арга хэмжээг илүү бодит үр дүнтэй болгохыг, иргэдэд зөв ойлгуулж хамтарч ажиллахыг гадаад орнуудад сууж байгаа консулын албаддаа үүрэг болгож байсан хүн л дээ. Нэг ёсондоо сайн дураар нутаг удсан иргэдийг ахин Солонгос зорчих асуудалд уян хатан хандаж, итгэлцлийг бодитоор хэрэгжүүлж эхлэх уриалга гаргаж байсан юм. Тийм болохоор өнгөрсөн жилээс буюу миний бие энд консулын хэлтсийг хариуцаж эхэлсэн үеэс хойш Монголын иргэд ахин зорчих виз авсан гэдгийг батлан дурдмаар байна. Тэгвэл тэгээд дахиад нөгөө нэг итгэлийн асуудал шүү дээ. Эргээд орж ирсэн хугацаанд. Визний хугацаанаас шалтгаалan буцаж ирсэн ирээгүй гэж ангилах ёстой. Богино хугацааны визтэй зорчсон хүмүүс сайн яваад зорьсон ажлын амжуулаад буцаад ирсэн гэсэн мэдээллүүд байгаа. Урт хугацааны виз авсан иргэд визнийхэн хүрээнд өргөжлүүлэн амьдарч байгаа. Мэдээж хугацаанд буцаж ирээгүй хүмүүс байгаа. Энэ нь түрүүний миний хэлсэн итгэлцлийн асуудал учир ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй юм. Энэ үйлдэлээр нь тэд дахин хязээж Солонгосын засгийн газрын Солонгосын нийгмийн итгэлийг хүлээж чадахгүй болж байгаа нь харамсалтай. Дөнгөж саяхан Монголын маш олон иргэн өмнө Солонгост болсон өвлийн олимпийг үзэхээр явлаа л да. Гэтэл дөнгөж сая яриа сонсож яхна за явсан улсуудын маань ерөөсө талаас илүү хувь нь буцаж ирээгүй байгаа шүү гэсэн яриа бас чигтэлтчихэл юм. Энэ хэр үнэлэлтэй мэдээ. 조금 전에 제가 장기 체류 Инчон олимп энэ оны 2 дугаар сарын сүүлээр болсныг та бүхэн мэдэж байгаа. Олимп үзэх зорилготой хүмүүс 2 сарын дундуур Солонгосыг зорьсон. Тэдний виз мөн л богино хугацааны буюу 90 хоногийн хугацаатай байгаа. Тэгэхээр олимпиа үзээд шууд ирсэн хүмүүс байгаа ч явсан далимдан ондоо ажил амжуулж өөр хотуудаар аялж яваа хүмүүс ч байгаа байх. Энэ хүмүүсийн визний хугацаа ирэх 5 дугаар сарын дунд үед дуусгуур болно. Тэгэхээр тэдний хэдэн хууль дүрм зөрчөөгүй болон зөрчсөн талаараа өнөөдөр урьдчилан дүгнэлт хийх боломжгүй. За энэ 90 хоногоор одоо богино хугацааны виз маань 90 хоног болсноос хойш гэдэг юм уу хүмүүс явах хүмүүсийн бол виз хүсэх Солонгос зорчих бол эрс нэмэгдсэн байна шүү дээ. Тэгэхээр энэнтэй зэрэгцээд одоо ямар нэг байдлаар виз гаргана, өндөр салентай ажил зөөчлөн гэсэн юм одоо хувь хүмүүс аж ахуй нэгж за ямар нэгэн байгууллага юм шиг байгуулчаад ингэж идэг хүмүүсийн тоо цөөрсөн үү? Монгол Солонгосын амтын ажиллагааны хүрээнд хийгдсэн олон удаагийн уулзалт хэлэлцээрийн үр дүнд Монгол улсын иргэдийн бүгд найрамдах Солонгос улсад зорчих хугацааг 90 хоног гэж өөрчлөлтөнд зааж өгсөн юм. Зорьсон ажлаа амжуулаад буцаад ирэхэд 90 хоног хангалттай гэж тооцоолсон хэрэг. Гэхдээ энэ 90 хоногт юу ч хамаагүй ээж болно гэсэн үг биш л дээ. Хугацаа хэтрүүлсэн тохиолдлыг хууль бусаар оршин суусан гэж тодорхойлдог. Гэвч хуулийн хугацаанд орж гарсан ч визний ангиллалын хүрээнд зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бус үйл ажиллагаа хийсэн гэсэн ондоо тодорхойлолт гарч ирдэг. Ер нь виз хүссэн 135 мянган хүний 95% нь энгийн аяллалын виз хүссэн байдаг. Энгийн аяллалын визний хугацаа 90 хоног. Гэтэл яг бодит үнэн бол тухайн хүн бүтэн 90 хоног дан аялал хийх нь юу л бол. Хувь хүнийхэн хувьд бодохдоо энэ бол амаргүй. Гэвч нэгэнт ийм виз олгох шийдвэр гарсан нь энэ 90 хоногт хаа нэг газар хүний нүдэнд харагдаж хэн нэгэнт мэдгэдэхгүйгээр хууль бусаар ажил хийгээд ирээ гэд өгч байгаа зөвшөөрөл биш юм. Өнөөгийн байдлаар
Ийм виз авсан хүмүүсийн дийлэнх нь 90 хоногт яг л тулгаад буцаж ирж байгаа. Хаана юу хийж байгаад ирвэ гэдэг асуултанд хэлэх хариулт тэр хүмүүст лав байгаа. Түүнийг ч үзэгч та бүхэн надаар хэлэлдэггүй сайн мэдэж байгаа баха. 제가 오늘 Би энд нэг зүйлийг үзэгчдэд заавал хэлье гэж бодсон юм. Яг одоо та Солонгос улсад зорчихыг хүсэж байгаа бол виз авах хүсэлтэд хэн нэгэн зуучлагч байгууллага хувь хүмүүсээр дамжуулахгүй байхыг онцгойлон хүсэж байна. Элчин сайдын яамнаас тогтсон албан ёсны 8 байгууллагаас бусад газараар зуучлуулах, бичиг баримт бүрдүүлэх хүсэлт гаргах, мөнгөөр үйлчлэгээ авахгүй байхыг анхааруулж байна. Бид тийм хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа хувь хүмүүс байгууллагын талаарх мэдээллийг хангалттай авдаг, судалдаг. Тиймээс виз мэдүүлэх ажлыг албан ёсны 8 байгууллагаас бусад газараар дамжуулах нь хориотой юм аа. Хамгийн гол нь Солонгос зорчих виз нь хэн нэгний гуйлга, арын хаалга, танил талаар хөөцөлдөөд мөн хэн нэгний хүчин чармаалтаар авч болдог, эсвэл авч болдоггүй зүйл биш ээ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Таны явах зорилго, санхүүгийн баталгаа, үйл ажиллагааг цогцоор судлаад олгодог виз нь хэн нэгний зуучлалаар гардаггүй. Сүүлийн үед Монголын зарим томоохон улсын их эдийн сургуулийн албан ёсны бичиг баримтыг хуурамчаар үйлддэг болоод байна. Үүн дотор тухайн сургууль суралцдаг болохыг баталгаажуулсан тодорхойлолт, оюутны үнэмлэх, диплом зэргийг олноор авч орж ирж байна. Виз мэдүүлэхдээ тийм хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зарим нэг залуучуудтай ярилцаж үзлээ. Хамгийн харамсалтай нь тэд нэг ширхэг хуурамч дипломыг 450-аас 500 мянган төгрөгөөр хийлгэснээр ярьж байсан. Дипломыг хуурамчаар үлдэх шалтгаан нь юунд байгаа? Ямар нэгэн ихтэй сургуульд одоо зэрэг авахул сурах гээд байгаа мó? Эсвэл ерөөсөө зорчих гэж байгаа хүн тэр дипломаа ямар мэдлэг мэргэжилтэй боловсролтойгоо харуулах шаардлагатай байгаа мó? Монголд ч Солонгосд ч ер нь аль ч улс оронд оюутан залуучуудыг дэмждэг. Оюутан байхдаа залуу насндаа аялах, газар үзэж, нүд тайлахтан дэмжлэг үзүүлэх бодлогыг дэлхийн ямар ч улс орны консулын алба баримталдаг. Гэтэл энэ бодлогыг далимдуулан хуурамч диплом, сургуулийн тодорхойлолт, цахим үнэмлэх, тэр байтугай төлбөр төлсөн баримтыг хуурамчаар үйлдэж, үндсэн материалын бүрдүүлэлтэд ирүүлэх нь олон удаа гарч байна. Тийм учраас та бүхэн хуурамч бичиг баримт хийж өгч байгаа хүмүүст итгэж, ийм хууль зөрчсөн ажилд бүү оролцооч гэж хэлмээр байна. Энэ бүх үйл явцаас тэдл хэдэн төгрөгийн ашиг олно гэхээс та өөрөө мөнгө санхүүгээр зогсохгүй, сэтгэл санааны хохирол амсна. Бас танаас болоод таны төрөл садан, ойр дотныхан чинь цаашид виз авч чадахгүй бол харамсалтай, үр дагавартай нүүр тулна. Бид маш нарийн судалгаа хийдэг учраас хуурамчаар үйлдсэн бүгдийг илрүүлэх бүрэн боломжтой. За, түрээс ингэрээ байна. Үнийг ч бас маш их хуурамчаар хийдэг болж. Ийм үйлчилгээ авсан хүн дахиад л өөрөө хохирно. Аяллаа түүхэнд хар толб үлдээнэ. Ер нь нийт виз хүсэгчдийн 50% нь хуурамчаар үйлдсэн ямар нэгэн бичиг баримттай орж иж байгаа нь маш харамсалтай. Өөр нэгэн жишээ хэлье. Нийгмийн даатгалын лавлгаа хуурамчаар оруулж ирж байна. Нийгмийн даатгалын лавлгаа бол өөрөө Монгол улсын төрийн байгууллагын баримт бичиг. Үүнийг хуурамчаар үйлдэх нь дан ганц консулын албыг хуурам эхлэх оролдлого болоо зогсохгүй. Төрийн байгууллагын албан ёсны бичгийг хуурамчаар үйлдсэн хүнд гэмт хэрэгт тооцогдох эрсдэл дагуулж байна. Энд би банкны дансны хуулганы талаар онцолж хэлмээр байна. Бүгд найрамдах Солонгос улсад зорчих виз мэдүүлэх материал дотор дансны хуулга хийх шаардлага байхгүй. Бүрдүүлэх бичиг баримтын тоонд дансны хуулга ордоггүй. Дансны хуулга байлаач бид түүнийг үздэггүй, авдаггүй. Шаардаагүй баримтыг дэмий мөнгө төлөн байж авах шаардлага байхгүй нь хэнд ч ойлгомжтой баймаар. Тиймээс та бүхэн ийм заллингийн шин чанартай үйлдэлүүдээс аль болох өөрийгөө хамгаалж, үйлчлэгээ авахгүй байхыг дахин хүсмээр байна. Хууль хяналтын байгууллагатай хамтарч ажилтдаг уу?
만들어주거나 Би эхлээд хуурамч бичиг баримт хийж өгдөг, зуучилдаг хүмүүст хэрэгтэй зүйл хэлэх гэж байна л да. 좋은 정보일 것 같아요. За. 제가 이 Ямар ч байсан хэлэх хэрэгтэй гэж бодож байна. 작년 제가 Ер нь хуурамчаар бичиг баримт үйлдэж байгаа хүмүүсийн энэ үйл ажиллагааг хоёр орны хамтын ажиллагааны итгэлцлийг алдагдуулах оролдлого, түүнд сэв суулгах эрсдэлт үйлдэлээ гэж дүгнэж болно. 그리고 선량한 Ийм ажил хийж байгаа хүмүүс бол энгийн иргэдийн итгэл дээр ашиг олох гэмт үйлдэл хийж байгаа хэрэг шүү дээ. 그리고 한국과 몽골 Гэтэл манай хоёр орны найрамдалт харилцаа, цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх ёстой. Тийм ирээдүй ч бидний өмнө нээлттэй байгаа. 대통령 이런 양국 Хоёр орны ерөнхийлөгчийн албан ёсны уулзалтуудаас эхлээд дараалан дээд хэмжээний айлчлал уулзалтууд үргэлжилсээр байна. 장애가 되는 거죠. Тэгтэл энэ хооронд ганц нэг байгууллага, хувь хүмүүс тунч жижигхэн ашиг олох зорилготой болчимгүй үйл ажиллагаагаараа хоёр орны хамтын ажиллагаанд сэв суулгах эрсдлийг бий болгож байна. Ийм ч учраас энэ бүхнийг тооцсон үзэж тэдний эсрэг арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсний үндсэн дээр бид Монгол улсын цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, гадаад хэргийн яам зэрэг төрийн болоод хууль хяналтын байгууллагуудад хандсан. 국가의 Энэ тал дээр 국가의 권력이 бидний баримтлах бодлого үзэлснаа явцав таарч байгаа учраас тун удахгүй Монгол улсын холбогдох байгууллагуудаас арга хэмжээ авч хэлэх нь дамжиггүй. 활동이 되고 있지 않기 Ер нь төр засгийн байгууллагуудын зүгээс нийгэмд өрнж байгаа үйл явдал, үзэгдэлд оролцсон зохицуулах ёстой хэмжүүр хаач байдаг. Гэхдээ заавал тийм оролцоо зохицуулалтаар биш, иргэд өөрсдөө хууль бус үзэгдлийг шахан зайлуулахад гар буй оролцож, тэр гэмт хэрэг үйлдэгчдэд хандахгүй, тэдний үйлчлэгийг авахгүй болоход л даяндан нийгмээс арилж алга болдог жамтай. Тийм хандлагыг иргэд өөрсдөө гаргаж, бусдыг ааж уриалаасай гэж хүсэж байна. 그런 사회가 되기를 좀 기대를 합니다. Тийм ухамсартай иргэд өөрсдөө тэндээс татгалзаж чадах ухамсарыг л бас шаардж байна гэж бодож байна л да. За ингээд ярилцлагынхаа төгсгөл рүү би бас нэг асуултыг үзэгч олонныхоо өмнөөс асуухгүй байж болохгүй байна л да. Виза авчаад за бүх юм одоо ингээд Солонгос улсад зорчиход бараггүй боллоо гитсэн мөртлөөсөө хил дээр буцаад байгаа шалтгаан маш их байгаа даа шиг байна. Одоо ийм брокеруудын гараар ороод ямар нэг байдлаар виз авчаад байна уу? Энийг бас хүмүүс бас нэлээд сайн мэдэх ёстой юм шиг санагдаад байна. 네. Та маш чухал асуудал хөндлөө. Энд бас тайлбар хэрэгтэй байх л да. 좋은 질문을 해주셨습니다. Хэлийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа гэж байдаг. 심사 Бүх улс оронд энэ ажиллагааг өөрсдийн хууль дүрмийн дагуу мөрддөг. 정부도 몽골 Нөгөөх нь виз олгох үйл ажиллагаа гэж байна. 첫 번째 Энэ бол аль нэг улс орнд зорчих хүсэлтийг консулын алба хүлээж аваад хүсэлтийг шалган хариу өгөх үйл явц юм. 심사가 비자 심사를 합니다. Одоо өөрөө чинь хийж үзэх ажил байна шүү дээ, тийм үү? Тийм ээ. 이 비자 심사 Виз гэдэг нь юу юм бэ гэвэл тухайн улсын хилээр нэвтрэхийг санал болгосон зөвлөмж гэж тодорхойлж болно. 입국 추천 Энэ нь цагаачлалын хуулинд байдаг тодорхойлолт л доо. Тухайн оронд нэвтрэхийг зорьсон зорилгыг илэрхийлсэн тодорхойлолт гэж хэлж болно. 입국 심사 Нэгэнт виз буюу энэ зөвлөмж тодорхойлолтыг авсан зорчигч тухайн улсын хилээр нэвтрэхдээ үүнийг хэлийн шалган нэвтрүүлэх албаар шалгуулдаг. Шалгалт хийсэн алба нь тэр хүнийг харин хилээр нэвтрүүлэх хэсгээ шийддэг. 단기간 한국에 가서 Шалгалтын явцад олон зүйл илэрдэг. Жишээ нь виз хүсэгтээ мэдүүлж байсан аяллаа зорилго, бодит байдал хоёр илт зөрдөг тохиолдол их байна. 90일 이상 1년 90 хоногийн аяллаа визтэй хүн хил дээр шалгуулж л дээ. 말을 한다면 Тэгтэл тэр хүн ачаанда бүтэн жил уух эмээ аваад ирсэн байж. 약을 드시는 분이 Тэгэхээр энэ хүн 90 хоног биш бүтэн жил байх зорилготой болж байгаа байж. 있겠다는 의미가 되겠죠. Тэр хүнд олгосон визний ангилал түүний үйлдэлээс зөрсөн тул 그런 경우 түүнийг хил дээрээс буцаахаас өөр аргагүй болно гэсэн үг. 말씀드린 것은 Энэ бол бодит жишээ. 제가 말씀드린 겁니다. Таны яриг сонсож байхад бол ер нь бол бидэнд өөрсдөнд нь мэдэх ёстой. Тэр виз авахар хин нэгэнд хандахтаа ч юм уу эсвэл бүр хилиндээ салахтаа ч юм уу Солонгост очиод ажиллаж амьдрна уу эсвэл ямар ч үсэн тэр улсад зорчихдоо мэдэх ёстой юм асар их байна л да. Тэгэхээр энэ мэдээллийг одоо бид нар чухам хаанаас өөрсдөө хайж болов зүйтэй вэ гэдэг дээр та бас саналаа хуваалцахгүй юу? 제가 이제 첫 번째 За би товчхон хариулахыг хичээе.
Манай улсад зорчих хүсэлтэд иргэдэд визний үйлчилгээ үзүүлэх албан ёсны зөвшөөрөлтэй төлөөлөн үйлчлэх 8 байгууллага өнөөдөр бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Энэ 8 байгууллага иргэдийн зорчих, аялах талаар бүх төрлийн зөвлөгөө өгөгч, мэдээлэлээр хангаж үйлчилгээ үзүүлэх учиртай. Ингэхдээ үйлчлүүлэгчдийн 5 дахь хангасан орчинд хурдан шуурхай үйлчлэх зорилгоор байгуулагдсан. Энэ 8 газараас бусад ямар ч байгууллага элчин сайдын яамны байр суурийг илэрхийлэхгүй, манай ажлыг төлөөлөх эрхгүй гэдгийг ахин дурдмаар байна. Мөн олон нийтийн мэдээллийн сүлжээ, сошиал орчин, Facebook-ийн хуудасуудаар тараадаг зар сурчлагаанд автагдах хэрэггүй гэдгийг бас анхааруулж байна. Би өөрөө Facebook хэрэглэгч. Би ч гэсэн тэр зар сурчлагаануудыг өдөр бүр харж мэдэж байдаг. Бидний төлөөлөн үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй байгууллагууд маань одоохондоо ард иргэдэд бүрэн хүрч үйлчилж чадахгүй байгаа гэсэн шүүмжлэлийг би хүлээн зөвшөөрж байна. Тэдний үйл ажиллагааг сайжруулж, бүгд найрамдах Солонгос улсын бүх шатны төрийн болон олон нийтийн үйлчилгээний стандарт шалгуурт тэнцсэн ажиллах шаардлага тавьж ажиллаж байгаа гэдгийг ч бас хэлмээр байна. Бид виз хүсэхээс өмнө шаардлагадах үнэн зөв, бодит бүх мэдээллийг ил тод байнгын болгохоос эхлээд материал бүрдүүлэх, виз хүсэх, паспортыг буцааж авах хүртэлх бүх шатны үйлчилгээг нэг доороос авах боломжийг хангах зорилготой ажиллаж байна. Солонгост нийгмийн үйлчилгээний соёлын стандарт байдаг. Энэ стандарт шалгуурын дагуу Монголд үйлчилгээ үзүүлэх ажлыг мөн эхлүүлээд байна. Энэ зорилгодоо одоохондоо гүйцэд хүрээгүй ч ажлаа улам сайжруулахаа амлаж байна. За маш их баярлалаа консулаа. Намайг бас асуугаасаа гэсэн олон асуулт үлдсэн байж таарна. Гэхдээ бидний таны цаг завыг барж нэлээд удаан ярилцлаа. Тун сонирхолтой, бас хариуцлагатай албаны мэдээлэл авсан гэж бодож байна. Тэгээ би төгсгөлд нь юу гэж хэлж байна гэхдээ, юу гэж хэлмээр санагдаж байна гэхдээ зэрэг солонгосууд, монголчууд бид нар бол бие биендээ халуун сэтгэлээр ханддаг хүмүүс. Бие биентэйгээ даанч адилхан гаднаас нь харахад. Тэгэхээр энэ адилхан байгаа маань ямар нэгэн байдлаар хуур зөрчих шалтгаан болохгүй шүү гэдэг тийм сэтгэл та бүхэн ярианы дунд надад үлдлээ шүү дээ. Ингээд танд маш их баярлалаа. Тэгээд дараа бас олон асуудлаар тань шиг ингэж олон мэдээлэл үзэгчд маань хүрнэ бахаа гэж бодож байна.